Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын хэлэл суугтаа тавтай морилно. Энэ удаагийнхаа бичлэгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ямар ялгаа байгааг тайлбарлахаар бэлтлээ. Та саяхан найз залуу эсвэл найз охинтойгоо нөхөр юм уу их нэртэйгээ эсвэл аав юм уу ээжтэйгээ хэрэлдэж маргалцсан уу? Таны юу мэдэрч байгааг ойлгохгүй эсвэл ойлгохыг хүсэхгүй үед нөгөө хүндээ дургуйцлэгээ илэрхийлэх үе байдаг байх. Эсвэл та дотроо гомдоод явдаг уу? Ер нь ижил хүйсийн хүмүүс буюу эрэгтэй хүн эрэгтэй хүнээ, эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ мэдрэмжийг сайн ойлгож чаддаг байна. Харин эсрэг хүйсийн хүнтэй харьцахад заримдаа ойлгомжгүй хол санагддаг байна. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд яагаад ийм ялгаа байдаг вэ? Энэ удаад эхнэрийн зааварчилгаа гэсэн нэртэй энэхүү номыг та бүхэндээ тайлбарлаж өгөхөөр бэлдсэн байна. Энэ ном нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг ойлгоход туслах болно. Ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тарих ямар ялгаатай сайн мэдэж болно. Мөн эмэгтэйчүүдийн хувьд эрчүүд яагаад анхаарал хандуулдаггүйг, эрчүүдийн хувьд эмэгтэй хүнд юу шаардлагатай байгааг сайн ойлгож чаддаггүй болохоор асуудал гарч маргалддаг байна. Тиймээс гэрэлсэн хүмүүс ч бай, ганц бие хүмүүс ч бай, гэрлэлтийн хамтрагчаа ойлгоход энэхүү ном маань тус болох болно. Эхлээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тарих хэрхэн ялгаатай ажлыг талаар мэдэж авцгаая. Эхлээд эрэгтэйчүүдийн тарихны тухай ярилцъя. Эхнийх нь холын зайн довтлогооны төрөл юм. Энэ үгнээс ойлгоход бага зэрэг хэцүү байж болох ч холын зай гэдэг үг нь алс холын зорилго руугаа яран гүйж буй дүр төрхийг өгдөг. Тийм ч учраас довтолдог, төрөмгийлдэг гэдэг үгийг ашигласан байна. Хоёр дахь нь зорилгодоо хүрэх болон шийдвэрлэх юм. Эхнийхтэй адил ажил дээр жишээ нь одоогийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар бэрхшээл тулгарах, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох зэргийг урдаас таамаглаж чаддаг. Зорилгодоо хүрэхийн тулд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатайг тодорхойлохдоо сайн байдаг байна. Гурав дахь нь логик ба дүгнэлт юм. Зорилгодоо хүрэхийн тулд логик арга барилыг хөгжүүлж дүгнэлт хийдэг. Дөрөв дахь нь айдас төгшүүрийг мэдэрдэггүй байна. Эмэгтэйчүүд бас үүнтэй санал нийлж магадгүй. Ажил болон бусад зүйлсийн тухайд өрсөлдөх чадвартай бүх зүйл сайхан болно гэдэгт үргэлж итгэлтэй байдаг тул бүтэлгүйтвэл яах вэ гэж санаа зовдоггүй. За тэгвэл одоо эмэгтэй хүний тарихны тухай бодцгоё. Эмэгтэйчүүд эрчүүдийн яг эсрэг байдаг байна. За эхнийх нь ойрын зайн хамгаалтын төрөл юм. Эмэгтэйчүүд ойр дотны хүмүүс болон нөхцөл байдалд мэдрэмтгий маш анхааралтай ханддаг бөгөөд жижигхэн зүйлийг ч хурдан анзаардаг. Бас хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, тэдний амьдралын аюулгүй байдлыг хангах эрхэм зорилгыг сайн ойлгодог байна. Хоёр дахь нь өрөвдөх сэтгэл ба бодол. Гэр бүлийн гишүүдийн дунд хүүхдийнхээ нөхцөл байдлыг хамгийн сайн ойлгодог хүн бол ээж юм. Найз эсвэл гэр бүлийн гишүүнээс сэтгэлээр унсан байхыг хараад юу болсныг нь асууж тайвшруулж өгдөг. Бас бусдын сайн талыг анзаарч урам хайрладаг. Эмэгтэй хүнд зүн совин гэдэг зүйл бас байдаг бөгөөд яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр хүнд ямар нэгэн зүйл тохиолдсон юм шиг сэтгэгдэл төрдөг байна. Бас эмэгтэйчүүд маш халамжтай байдаг. Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн үсээ тариулсныг нь ч анзаардаггүй. Анзаарсан мөртлөө хэлдэггүй. Эрэгтэйчүүд жижиг сажиг ойр зургийн зүйлд анхаарал хандуулдаггүй байна. За гурав дахь зүйл нь сэтгэл хөдлөл ба дуртай дургүй зүйл юм. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол сэтгэл хөдлөл юм аа. Тиймээс зөв буруу гэхээсээ илүү дуртай дургүй зүйл аз жаргалтай байна уу үгүй юу гэх мэт сэтгэл хөдлөлөөрөө юмыг хийдэг. Харин эрэгтэйчүүд компанид эзлэх, байр суурь, хүмүүс хоорондын харилцааг чухалчилдаг байна. Тийм болохоор өндөр тушаалтай хүний болон компанийнхаа зааврыг үнэхээр биелүүлэхийг эрчүүд илүү хичээдэг. Тиймдээч хаяа өөрөө оролцохыг хүсэхгүй байгаач дарга нартайгаа хавлахаар явдаг. Харин эмэгтэйчүүдийн үүднээс авч үзвэл хүсэхгүй байгаа юмаа яагаад хийдгийг нь ойлгохгүй үе байдаг байна. Эндээс харахад эрчүүд зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл хөдлөлөө золиослж чаддаг байна. Ийм үед эмэгтэйчүүд бие эсвэл ажил хоёрын аль нь илүү чухал вэ гэж эрчүүдээс асуухад хүрдэг.
Хүн төрөлхтний түүхэнд энэ асуултад зөв хариулсан ганц ч хүн байгаагүй гэдэг. Эмэгтэй хүний өнцгөөс харахад эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлтөө маш их ач холбогдол өгдөг учраас ойлгодоггүй байна. За дөрөвт нь айдас, түгшүүрт өртөмтгий байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс 4 дахин илүү айдас, түгшүүртэй байдаг. Энэ хүртэл ярьснаа дүгнвэл эрчүүд ялах, амжилтанд хүрэхин төлөө улаарах хандлагатай бол эмэгтэйчүүд зүн совиндоо үнэнж хайрлуулж халамжлуулахыг хүсдэг байна. Одоо та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн давуу болон сул талуудыг бас ялгааг нь мэдэж авсан байхаа. За тэгвэл одоо эрчүүд эмэгтэйчүүдийн талаар юуг ойлгох хэрэгтэйг сурцгаая. Эхнийх нь эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих юм. Эрчүүдэд бусдыг өрөвдөх сэтгэл тэмч байдаггүй. Гэтэ заримдаа эхнэрийнхээ оронд өөрийгөө тавиад бодож үзээрэй. Эрчүүд эхнэртээ зөвлөгөө өгөхдөө буруутгаж байгаа юм шиг ярьдаг. Харин эмэгтэй хүн өөрийнхөө гомдлыг ярьж өрөвдүүлэхийг тайвшрал авахыг хүсдэг. Тийм болохоор эрчүүд эмэгтэй хүнтэй ярихдаа ингэж хийх ёстой гэж хэлэхээс болгоомжилж ямар нэгэн шийдэл гаргахаас зайлсхийгээрэй. Эсбөгөөс та эмэгтэйчүүдийн өрөвдүүлэх, тайвшрал авах, өөрийг нь ойлгох хүслийг үл тоомсорлож байгаа юм шиг санагдуулж тэдний аашийг нь хөдөлгөж магадгүй. Эмэгтэйчүүдийг сонсохдоо үргэлж тэдний талд байж зөвлөгөө өгөхөөс аль болох татгалзаарай. Хоёр дахь зүйл бол ойлгох юм. Зарим эрчүүд үүнийг боломжгүй гэж үздэг. Эмэгтэйчүүд нөхцөл байдлаа мөн эргэн тойрныхоо хүмүүсийг хурдан анзаарч тэдний юу хүсэж байгааг нь таах чадвартай байдаг. Жишээ нь тэр хүн үсээ засуулчиж тэр хүний биеийн өвдсөн юм шиг байна. Тэр хүн сэтгэлээр унсан байж магадгүй гэх мэт бусдыг сайн анзаарч чаддаг. Тиймдээч эрэгтэй хүнийг бас ийм чадвартай бусдыг сайн анзаардаг гэж боддог байна. Харин эрчүүдэд нөхцөл байдал эргэн тойрныхоо хүмүүсийг тэр бүр анзаарч чаддаггүй байна. Мөн эмэгтэйчүүдийн хувьд эрчүүд өөрийг нь ойлгодоггүй, анзаардаггүй, юу ч хийхгүй зогсож байгаа мэт харагддаг. Харин эрэгтэй хүний хувьд өөрт нь хилээсээ, өөрт тохиолдож байгаа зүйлээ зүгээр хилээсээ гэж хүсдэг байна. Эрчүүдийн тархины талаар түрүүн хэлсэнчлэн эрчүүд альва зүйлийг мэдрэх чадваргүй байдаг тул эмэгтэйчүүд эрчүүдэд юу хийхийг хүсэж байгаагаа тодорхой хэлхийг хичээгээрэй. Тэгвэл тэд таныг илүү сайн ойлгох болно. Эрчүүдээ эмэгтэйчүүд танаас юу хүсэж байгааг яаж ойлгож сурах вэ? Нэг арга нь тэднийг ажиглах юм. Ингэснээр та үүнийг аажмаар ойлгох болно. Тэгвэл энэ нь яагаад чухал вэ? Учир нь эмэгтэйчүүд таны хайрыг мэдрэхийг хүсдэг. Ер нь эрэгтэйчүүд эхнэрийнхээ гадаад үзмж, эрүүл мэнд, мөнгө төгрөг гэх мэт хэрэгцээтэй зүйлийг нь илүү анхаардаг. Гэхдээ эмэгтэй хүний хувьд эдгээр зүйлүүд нь чухал ч гэсэн хамгийн чухал юм биш байдаг. Эмэгтэйчүүд өөрийг нь ойлгож, хайраа илэрхийлэхийг илүү чухал гэж үздэг байна. За тэгвэл дараагийнхаа бичлэгээр эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцах талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Энэ хүртэл видеог минь үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.